Заасан байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа нэгэн гайхамшигтай коучийг урьсан байгаа. За болор буян коуч нь бол Тав коучийн академиг одонтой ээжүүдийн коуч, трама коучор төгссөн, мөн handmade брендийг үүсгэн байгуулагч, маш гайхамшигтай 5 хүүхдийн ээж, супер дупер мами байгаа. Тэгээд бас манай мундаг дайчин коуч мань байгаа. Тэгээд болор буян коучийг энэхүү лайв минь урилгыг хүлээн аваад лайвд минь хүрэлцэн ирсэн чамдаа баярлаа. За ерөнхий түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад тэгээд би болор буян коучигээ танилцуулаа. Хоёул өнөөдрийн үндсэн ярианы сэдвэр рүү орох болно. За намайг Бямба гэдэг та бүхэндээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би Монголда санхүү эдийн засгийн дээд сургуулийг бакалаврын зэрэгээр төгсөөд Америкийн нэгдсэн улсдаа бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Болор буян коучтэйгээ адилхан топ коучийн академиг Midlife Empowerment коучор төгссөн коучсгүй байна. Тэгээ одоо Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байна. За, болор буян коуч өөрийгөө манай найзуудад танилцуулаад тэгээ хоёулаа өнөөдрийнхөө сэдв рүү орё. Баярлалаа. За баярлалаа. Юуны өмнө намайг лайвтаа урьж оролцуулсан тий. Бямба коучтай маш их баярлалаа. Тэгээд Бямба коучийнхөө найзуудад, Facebook найзуудад энэ лайвыг үзэх одоо миний Facebook найзуудад яг энэ мөчийн мэд хүргэе. Тэгээд за намайг болор буян гэдэг. Би 5 хүүхдийн ээж. За санхүүгийн мэргэжилтэй. Гэвч энэ мэрэг дээр баг ажиллаагүй. Тэгээд 5 хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд явж явах үедээ өөрийнхөө болор handmade гэх брендийг үүсгэн байгуулсан. За энэ маань одоо яадаг брэнд вэ гэхээр зүгээр л эрүүл эко тийм угаалгын бодис үйлдвэрлэдэг. За тэгээд Бямба коучтайгаа адилхан Америкийн нэгдсэн улсад төвтэй топ коуч академид Нара Томсон багшийн удирдлаганд ор одонтой ээжүүдийн коуч, үргэлжлүүлээ трама коучор төгссөн ийм дипломчсан коуч байгаамаа. Бид нар чинь ингээ нэг ангийнхан тий. Имэгтэй та бүхэнтэйгээ өнөөдөр буцаан яриа өрнүүлэхэд ороод ирлээ. Баярлалаа болор буян коуч. За бидний өнөөдрийн ярианы сэдв бол галтай цогтой амьдрахнаа гэсэн сэдвийн дор битээр ярилцах гэж байгаа. За болор буян коуч одоо та бүхэн сая танилцуулаач 5 хүүхдийн ээж. Тэгээ өөрөө бас үйлдвэрлэлд эрхэлдэг тий өөрийн гэсэн брендтэй. За тэгээд одоо энэ бүх зүйлүүдийг амжуулаад энэ амьдралыгаа галтай цогтойгоор энэ амжилттайгаар авч явахын одоо нууц нь юу вэ? Энэ галтай цогтой амьдралыг яаж бүрэлдүүлдэг вэ гэх өнөөдөр эхнийхээ асуултыг тавьчих чамдаа. Баярлалаа болор. Хүн ер нь нөгөө ээж болохоор амьдралыг хорвоо ертөнцийг ингээд шал өөрөөр хардаг болчтой юм байна гэж би зүгээр одоо өөрийнхөө тий амьдралын туршлага дээр одоо хэлмээр байгаа байхгүй юу. Тийм нөгөө би ингээд ээж болсон цагаас эхлээд ерөөсөө ингээд би эрүүл байх хэвээр би урт наслах хэвээр энэ хүүхдүүдэд би 20 хамгийн багын би 25 нас хүртэл би амьд авах хэвээр гэдэг л юм надад боддог гэсэн байхгүй айгуу сайн. Тэгээд яг тийм надад бодогддог байсан гэхээр нөгөө би өөрөө яг 14 настайдаа ээжгүй болж исэн байхгүй. Тэгээ яг нөгөө амьдрал ингээл нэг оюутан болол амьдрал яг ингээ өөрийнхөө чадлаар ингээл яваал нэг гой болдог үе дээр ингээ надад ингээд яг ингээд өөрийнхөө юмыг те ингээд хүн чинь ингээд ээжтэйгээ аавтайгаар гой хуваалцахыг хүсэн шүү дээ. Тэгээ тийм орчин нь ингээд байдаггүй байсан болохоор ерөөсөө л ингээд тэрийг л аюу би ингээд хүсдэг байсан байгаа байхгүй. Тухайдаа одоо би тэгээд хүсэж байна гэдгээ ч мэддэггүй л явж л тээ. Тэгээд ээж болсныхаа дараа ерөөсөө миний хамгийн анх миний толгойд орж ирсэн бодол нь би өөртөө насл нь эрүүл байна хүүхдүүдээ ингээд том болоод хүүхд мөхт гацтыг би харна гэсэн ч надад нэг тийм бодол байдаг байсан. Тэгээд залуухан ч ээжтэй тэгээд одоо хой хүний хөгжил би ерөн зөв байна уу буруу байна уу ерөөсөө мэдчихэж байгаа байхгүй бодчихж байгаа байхгүй. Тийм байдаг байсан уу яахгүй. Тэгээд хүүхд маань ингээд хүүхдүүд маань ингээд олширхын тоогоор олон болохын тоогоор ингээд хариуцлага ч ихсэн хийх ажил маань ч ихсэн за би ямар ч зүйл энэ хэвээрээ байж болохгүй мэн гэдэг тийм нэг сигнал орж ирж ирсэн байхгүй. Яагаад гэсэн ч одоо миний ингээд бүх юм харилцаа, хандлага, бодол тэгэл байж байгаа байдал ерөөсөө миний бүх юм за яг ямар ч юм байж болохгүй мэн ийм байх юм бол ерөөсөө би хүүхдүүд өсгөж чадахгүй мэн гэдэг л нэг бодол байдаг байсан. Орж ирсэн үе байдیں۔ Надаа. Гэхдээ тэрийг ингээд засах гэхээр яаж засах мэдэхгүй. За ямар ч л гэсэн засах хэрэгтэй минь би жоох ингээл өөр болох хэрэгтэй минь гэдгийг мэдээд байгаа мөртлөө. Тэгээ би тэр үед яаж исэн гэхээр нэг хүүхдийн хүмүүжлийн сургалтуудад суудаг гэсэн байхгүй. Хүүхдийн хүмүүжлийн сургалтуудад. Тэр үед гэхдээ Монголд
нэг их байдаггүй байсан. Тэгээд тоотой хитгэн энд тахимаар болдог. Тэгээд онлайнаар ер нь бараг байхгүй. Тэгээд тийм мэдээлж айгу байхгүй. Тэгээ нэг дээр үе нэг хідэн номтой номын лгүүрт орчхоор дээр үе одоо тэр чинь баг бидрийг жоохон байх үеийн ном юм хаашаа зэ ингээ Оросоос орчуулагдсан тийм ном. Тэр номыг ингээ аваад явдаг байсан. Тэгжсэн чинь нэлээ ингээд нэг сүүл рүүгээ ингээд энэ тэндий Японы хүмүүжлийн тэнхим хүмүүжлийн номнууд ингээд орчуулагдлаар гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэр номнуудаас ингээд явж исэн. Тэгээ явж агаад сүүлийн нэг 6-7 жилийн өмнөхөөс юм уу? Гэхдээ би ерөөсөө ингээд хүүхэд хүмүүжлийн ном уншаад хүүхдүүдэд хүмүүжүүлэх чинь учир дутагдaltaй юм байна гэдгийг олж харсан байхгүй юу? Би өөрөө хүмүүжих хэрэгтэй юм. Би өөрөө хүмүүжих учраас ингээд зовоод байгаа юм байна гэдгийг анзаарсан. Тэгээ явж ирсэн чинь багтаагаа таарсан байхгүй юу? Тэгээ тэр чинь бас нэлээд удаа авна шүү дээ. Нөгөө нэг биш юм байна гэж ингээд бодоод явж идэл чинь тэгэл янз янзын арга хэрэглээл янз янзын сургалтуудаар зугаад ингээд явсан. Нэг л олигтой хэрэгжиж өгөхгүй нэг ингэсгээл ингээд яваад байсан. Тийм аргаар би 3 4 жил баг явсан байгаа байхгүй юу? Тэгээ явж ирсэн багшийнхаа сургалтууд багшийнхаа тоолж сонсоод тэгээ нөгөө нэг тэр үед нэг клуб хаусыг одоос ч одоо баг 2 жил болчихлоо шүү дээ. Клуб хаус тэгээд багш яриа хийх юм байна гэх тэрийг сонсоод за тэгээд тэр яриаг сонсож ихэснээс хойш за би ерөөсө тэр ярианд ерөөсө намайг яриадсан. Ерөөсө би л яваадсан тэр дотор нь. Тэгээд за би ерөөсөө л ингээд явахтай гэж ер нь л ингээд хичээж л гэсэн юм. Гэхдээ би арай буруу л ингээд хараа яваадсан юм байна гэд ойлгож ирсэн. Тэгээ яг ингээд нэг хүний гэхдээ хичээлд хизээч одоо үр шимээ өгөхгүй байх тийм нөхцөл байдгүй юм байна. Тэр ямар нэг байдлаар үр дүнгээ өгдөг. Тэгээ минийх яг энэ байдлаар үр дүнгээ өгч явсан байгаа байхгүй. Тэгээд миний хамгийн одоо ингээд галзахтай амьдралч байгаагийн маань үндэс нь ерөөсөө би ингээд үр хүүхдүүдэд орхиогүй болсон ч болоогүй ч ингээд байнга хамт явж исэн маань бас энэний ингээд суур юм байна гэж харж байгаа байхгүй. Тэгээ багш маань ч гэсэн хэлдэг те ээж хүн л босон бол та нар хүүхдүүдийнхээ өмнө маш том хариуцлага хүлээж та нар тэр хүүхдүүдийг хүмүүжүүлэх тэр хүүхдүүд нас биенд хүрээд амьдралд ямар хүн болж төлөвшсөн нь та нар хэр амьдрсны чинь одоо эмэгтэй хүний те хэр амьдрсны чинь амьдралын үр дүн чинь эндээс харагдана. Өөр юунаас ч биш гэд хэлдэг штэ те. Би бүр энэ юутай бүр шууд 100% санал нэгддэг байхгүй юу. Тэгээд бас ингээ миний нэгддэг санаа маань бас жоохон ингээ хэтрүүлэх гээд байдаг. Одоо аливаа ингээ үйлдэлийг аливаа зүйлийг хэтрүүлэх гээд байдаг. Тэгээд тийм болохоор энэ бүхэн дээр жоохон ингээ анхаардаг. Тэгээд багшийн маань ингээ багтаа суралцсан явж исэн чинь би ингээ энэ зүйлийг ингээ аягуулсаа ойлгоод явж байгаад тэгээд ингээ сүүлд ингээ багш маань юм эргэсэн нэг ном гаргасан шүү дээ монгол хэл дээр. Тэгээ энэ номон дээр бүр энэ гар зүгтээ амьдрах гэдгийг бүр бүр ингээ уус сууртайгаар нь үндсээр 8 гоо тайлбарласан. Тэгээд ингээд ерөөсө галзахтай амьдрнаа гэдэг чинь шүү дээ тий. Ерөөсөө л ингээл хүн энэ амьдралаас яавал би аз жаргалтай, яавал би сэтгэл хангалуун, яавал би дүүрэн сайхан мэдрэмжтэй, ханамжтай амьдрах вэ гэдгийг л энэ одоо томьёо гэх юм уу? Философи гэх юм уу? Одоо юу гэж ойлгох юм те хүн өөрөө ерөөсөө л энэ юм билээ. Тэгэхээр бид нар галзахтай амьдрахын тулд те одоо энэ багшийн номдод бичснээр бол юу гэж аахгүй нэг 4 юм байна гэж байгаа байхгүй 4. Гэтэ энэ 4 дээр мэдээж нэмэгдэн хасагдана гэж байхгүй. Үндсэн 4 нь энэ дээр тэгээ бүх хүний амьдралын онцлог тэрнээс нэмэгдэн штэ. Тэнгүүд энэ дээр юу вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө чи дахин тавтагдчихгүй штэ тий. Өөрийнхөө чи яамаар вэ тэр бүхнээр өөрийнхөө амьдран дүрсэхгүй, маск зөөхгүй ингээд чөлөөтэй, эрхчлөөтэй амьдран тий. Хоёрдугаарт нь чи ингээд бүх хорвоо ертөнц хүн амьтан бүгдэд талархал илэрхийлж амьдран, талархалтай амьдран тий. За тэнгүүтээ бусдыг нөгөө бид нар нөгөө эмпатиг яриад байдаг шүү дээ тий. Бусдыг ойлгож амьдрна. Энийг чинь ингээд ойлгох гэж миний хувьд бол нэлээд олон жилийг ингээд өнгөрсөн байхгүй одоо монголчуудын хувьд ерөнхийдөө ингээд бидний соёлд байдаг боловч бид нар ингээд нөгөө нийгмийнхээ явцад энийг амар өргөтүүлсэн юм байна гэж би хараад байдаг байхгүй. Хүнд энэ эмпати гэдэг чанар чуулан байдаг. Гэхдээ бид нар ингээд аюу гээцсэн юм байна гэдгийг би харсан. Тэгээд хайр болон цаг хугацааны хоорондын тэр нөгөө харилцааг монголчууд бүр энэ дээр би монголчууд биш би өөр дээр л ярив зэ. Одоо Монголд супер дупер хүмүүс зөндөө штэ. Би бол нэлээ хэцүү юм баггүй. Тэгэхээр
Би бол энэ дээр үнэхээр ингээд жоохон ойлголтын зөрөө маш ихтэй байсан. Гэхдээ миний ингээ амьдралд одоо хэрэгжүүлээд байсан зүйл уул нь ингээд тэр чигээрээ л хайр байсан байл л дээ. Хайр гэдэг чинь зүгээр л цагаа зориулах шүү дээ, тий. Тэгэхэд чи ингээд би бүхэл зүйлээ ингээд зориулсан байгаа байхгүй. Тэгтэл тэрийг өөрөө ингээд мэдтгүү. Өөр имийг хараад өөрийгөө ингээд дандаа ингээд үгүйсгдэг хүн байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийхээ ингээд харцыг яаж харж байгаагаа өөрчлөх тэр ингээд маш чухал юм байна гэж одоо ойлгож байгаа. Тэгээд галзахтай амьдрахын тулд ер нь хүн нэг энэ хувь хүний хөгжил буюу биеэ даах чадвар те энийг ерөөсөө сурхаас өөр сонголт байхгүй. Сурхаас өөр сонголт байхгүй. Бид нар ээж болсон л бол галзахтай амьдрахаас өөр сонголт бидэрт бас байхгүй. Хүүхдийнхээ өмнө бид нар зөв үлгэр, зөв үг, зөв үйлдэл ерөөсөө ингээд одоо чи хүүхдээ ямар хүн болгомоор байгаа тий. Тэр бүхнээ бид нар тэр хүүхдэд мэдрүүлж, тэр хүүхдэд харуулж, тэр хүүхдэд одоо үзүүлж тий. Ингэж л амьдрахаас өөр бид нар сонголт байхгүй. Сонголт байхгүй. Тэгэл одоо галзахтай амьдрах гэдэг ингээд мэдээж амьдрал юм чи унана, даван болно, мөлхөн, өвдөн, баярлан бүх юм ээлжлэн шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн тэр бүхнийгээ өөрийнхөөрөө одоо яг үнэнгээрээ харуулаад ингээд амьдрахаас бид нар сонголт байхгүй. Тэгэхээр ээжүүдийн хувьд ялангуяа бүр амар том хариуцлага гэж би хараад идэв. Тэгээ яг энэ бодлороо л одоо ингээд энэ хүртэл амьдрцэл юм байна л гэж бодож байна. Тийм тэгээд өмнө нь бол жоохон энэ бүхний амар хүн дээр тусгаж авдаг гэсэн үрдэ амар хүн дээр ямар хэцүү юм бэ хийхгүй болохгүй тий тэгстэй штэ тэг шаардлагатай штэ гэл ингээл тэгсэн чинь ингээд багшаагаа дагснаасаа хойш гоо мэдээж энийг ингээ хийн те бид нар ингээ хийн ингээд энэ чи хийх шаардлагатай ёстой хариуцлагатай байгаа штэ. Гэхдээ энэ амар өөртөө кайфтай амар өөртөө ажиглалтай ингэж хийж сурах тэр аргуудыг тэр ингээ харцуудыг олж харсан. Тэр нь нэс үнэхээр гайхалтай. Вау. Болоргүй буян коучтай маш их баярлалаа. Вау, чи минь өстө нэрээ ач шиг өгүүдээ хилээд өглөө. За багшийн минь ном сая гайхалтай номыг ингээ харуулаа тий. Бүр дахиад харуулаарай заяа. Энэ эрэг цэнэгээ багшийн минь ном Монгол дээр сая 10 сард хэвлэгдээ гараад ерөөсөө гараад дуусчихсан нөгөө солдоо болцсон тий. Тэгээ одоо тэгээ 2 сар дахиад бас энэ workbook-тэйгээ хэвлэгдэж гарах гэж байгаа. За энэ бол багшийн номон дээр бол маш гайхалтай. Sorry би багшийнхаа номыг аваагүй байгаа. Би англиар энэ дээр нөгөө авч ирсэн. Тэгээд монгол ном энд мань ирж чадаагүй дуусчихсан. Тэгээд энэ номон дээр сая болов буян хөгжмөнөөс маш чухал зүйлийг хэлжлээ тий. Энэ галз цагтай амьдрал ерөөсө хүн бүхний амьдрал шүү. Энэ чинь ээж. Тэгээд тэр тусмаа бүр ээж хүн. Бүр болов буян коучмын бүр тэгж шүү. Өөрөө 5 хүүхэд өсгөж яваа хүн. Тэгээд ерөөс надад баг тэгж бүр ариуцлагатайгаар хүлээж авч сонголт байхгүй үнэн байхгүй юу. Бид нар энэ хүүхдэд харин манай монголчууд маань эсрэгээрээ би чамайг төрүүлсэн учраас те би чамайг гаргасан учраас одоо юу гэдгийг чи намайг яах гэдэг харин хүүхдүүдээс баг юу нэхэд өр нэхэд бариу нэхэд сууж идэх юм билээ штэ баг тэгэж хүүхдүүдэд хүмүүжлээ үгүй та энэ хүүхдүүдийг энэ хорвоо дээр авчирсан энэ хүүхдүүд чинь энэ хорвоо ертөнц дээр төрснөөрөө л үнцэнтэй те бид бүхэн бүгдээрээ төрснөөрөө л үнцэнтэй тэг үнэхээр багштайгаа уулзраад энэ нэг л зүйлийг ойлгосон байхгүй юу? Чи өөрөө үнцэнтэй юм а. За дээрээс нь бид нар ч одоо ээжүүд болсон. Ээж хүмүүс маань манай Балруу хөгж хэллээ шүү. 400-ыг бол ээж хүн болоод ерөөсөө юм бүхний их үүсвэр байдаг юм аа. Багш минь ч хэлдэг энэ гэр бүлд ерөөсөө гол ерөөсөө баг ноён нөрөө гэдэг нь мэдээж аав нь гэхдээ ээжийг хүн бүх зарлалтуудыг хийж идэг юм аа. Тийм учраас ээж бүх их гэдэг нас бүх юмны үндэслэлтэй бидний үр хүүхдүүд минь өсөж хүмүүж одоо ирээдүйн одоо цэцэгсүүдийг ургаж гаргах юу тарьсан нөгөө юугаа хураана гэдэг шиг л үлээ. Тэгэхээр чинь ээжүүдээс айгүй их зүйл хамаард юм байна гэдгийг болов буян коуч мөсөө би өөрөө энийхээ ерөөс өөр сонголт байхгүй гэгээд ингээ хүлээгээд авцаа. Тэгээд та нар боддоо 5-5 хүүхдээ өсгөж байгаа. Би өөрөө 2 хүүхд гаргаад л одоо маш хэцүү одоо юу гэж амар ядар зовол одоо би тэгээд тэрээс 3-аас одоо дээш гаргасан хүүхдтэй хүмүүсийг ерөөсөө ингээ нэрэ үнэхээр мөрөгдөг нэрэ. Ваа та нар бол нэрэ гайхамшигтай. Хүүхд болгоны хэрэгтэй юу хэрэг ямар их юунууд хэрэгтэй одоо хасарга халамж хэрэгтэй байдаг байлээ. За тэгээ болов буян коуч маш гоё зүйлийг хэлээ. Ерөөсөө юмд хөнгөн шингэн хүлээж авдаг болсон энийг харин бүр joy-оор хүлээж авдаг болсон. Бид нар чинь бас манай багш бас их гоё зүйлийг хэлээ. Би болов буян коучтаас энэ дэр эмэгтэй хүн ингээ удирдлаар амьдрдаг ингээ бас хүүхдээ те бага насны үе байна өсвөрнаас тэгээ үүрнээсээ нисээ гарчдаг одоо дараагийн үеуд гээд те тэгэхээр тэр бас удирлаа ойлгож бас тэрнтэйгээ бас ингэж уйлдуулж амьдрах яг юм бас нэг энэ нэг
Үр хүүхдээ илүү цаг заваа зарцуулах үедээ бас тэрэндээ илүү юугаа өгчдөг тий. Энэ зүйлүүдээс ойлгож амьдрна гэдэг бол маш чухал зүйл байна. Вау. Баярлалаа болор буян коуч. Тэгээ одоо чамаас бас дахиад асуумаар байгаа байхгүй юу? За одоо энэ тий багшийнхаа энэ одоо номнаас тэгээд одоо өөрөө багштайгаа бид бүхэн чинь ажиллаа бас энэ зүйлийг ойлгоод амьдралдаа маш олон зүйлүүдийн өөрчлөлтийг хийж байгаа. За одоо бас ингээ би үзэж байгаа үзэгчдэд бас тип өгөх гээд шүү дээ. Би ч одоо типийг авах туфта арга. Тэгээд сая болор буян коуч мань бас хэлсэн шүү. Энэ аргачлал ерөөс ямар нэгэн зүйлийг хийх ерөөс аргачлалаа очиход хамгийн чухал байдаг юм байна. Тэгэхээр энэ аргачлал дээр одоо за нэг хид хид ингээ тип өдөр тутмын тип одоо энэ мундаг ээжээсээ өгөөч ээ гэж асуувал ямар байна? Ээж коучээс манай болор буян коуч нь одонтой ээжүүдийн коуч байгаа шүү төсгөөчүүдээ. Тэгэхээр би болор буян коучээс асуумаар байна. Нэг юм хитэн тип хэлээд өгөөч хөнхөө үр хүүхдүүдэд хүмүүжүүлэхтэй тий одоо гэр бүлийнхээ амьдралыг зохицуулахдаа одоо энэ гартаа цогтой амьдрахдаа тий одоо ямар үед өдөр тутмын нэг хөнхөө типүүдийг гэвэл баярлаа. Баярлалаа. Стогой асуулт тий. Багш маань нөгөө хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүний ад жаргалын дөрвөн толгуур гэх бас нэг өөр нэг нэр тэмээ байдаг шүү дээ. Багшийн маань нөгөө сургуулийн дээр тий. Ерөөс эмэгтэй хүн яах вэ? Гэр бүл нь нөхдөөгөө харилцаж байгаа харилцаа тий эрүүл ойлгомжтой нээлттэй ад жаргалтай байх. Ингээд эмэгтэй хүний амьдралын одоо ад жаргалтай байх нэг толгуур нь тий. Нөгөөх нь өөр хүүхдийн хүмүүжил тий. Дараагийнх нь өөрийнх нь эрүүл мэнд. Одоо өөр хүүхэд гэр бүл бүгдийнх нь эрүүл мэнд чухал байгаа шүү дээ мэдээж тий. Тэгээд дээрэс нь орлого санхүү гээд ингээд багш маань ингээд энэ дөрв бол ерөөсөө эмэгтэй хүний ад жаргалтай амьдралын дөрвөн тулгуур. Энэ тулгуурууд нь ингээд тэнцвэртэй явж иж хүн ингээд ад жаргалтай амьдрнаа гэд тий. Тэгтээ миний багш Бямбак хүч маань хэлсэн эмэгтэй хүн улирлаар амьдрдаг. Энэ бүр ваа багхгүй юу? Би бүр энэ ойлголтыг энэ хичээлийг сонссон цагаас эхлээд миний бүр хамаг болчин сүрмэс суларсан бөхөө. Йоо бүр ингээд амар гоё болоод тавьсан. Тийштэй би чинь те хүүхдтэй бүр ингээд хамгийн гоё үеинд би ингээд одоо ингээд би юу яаж ийн бүтээлсэж जैन туршламжинд би ингээд бүр ингээд амьдралынхын суурийг би тавьж ийн. Энэ үед үнэхээр ингээд яг тэр үед эмэгтэй хүн юу ордог мөнгөтэйгээ байдаг байхгүй юу? Бүр анхаарах цагч байхгүй. Бүр ингээд нэг сэтгэлд нь тийм бодол орж ирэх зайч байдаггүй. Тийм үе байдаг байхгүй. Тэгээ яг тийм үедээ ингээд одоо ингээд ээжүүдийг харж байхад тий үнэхээр ингээд бүрхий бас бобгол ахал та. Гэхдээ бид нар энэ дээр ингээд юу одоо нэг менежмент хийхээс арга байдаггүй юм байна гэж би харж байгаа. Тэр үед яг л ингээд хүүхдтэй л гэр бүлтэй л хань нөхөртөө л ингээд нөгөө дөрвөн талбарыг чинь нэг талбар нь ингээд орхигдохоос арга байхгүй. Тэгээд тэгж явж яагаад тэр нь байнга тийм байх гэсэн үг биш байхгүй юу? Тэгээд тэр чинь ингээ хэсэг хугацааны дараа хүүхэд угаасаа 3 нас хүрэхээр аяндаа ингээд ээжийн оролцоо багасаад ирнэ. Би бүр ямар сандаа ингээд 10 хэдэн жил 13 4 жил би яг ингээд нэг хүүхдээ гаргаад яг ингээ 2 нас өнгөрөөл 3 нас хүрэх гэж дараагийнх нь гардаг байсан байгаа хгүй минийх. Тэгээд ингээд гарсан чинь ингээ надад ингээ сул цаг ээжээ гэдэг одоо үе байхгүй хугацаа надад байдаггүйсэн байгаа хгүй. Би тэрийг мэддэггүй байсан. Тэгснээ хамгийн бага хүүхдээ 3 нас хүрээд ирсэн чинь нөгөөх чинь ингээ ээжээхээ болоод ингээ намаа ингээ орхио явж штэ. Тэгээд ирсэн чи би амар захтай юм шиг болоод айгу сонин тийм мэдрэмж төрдөм билээ штэ хүнд. Нэг тийм юм мэдгүй яж байгаа тийм юм яхад. Үгүй би чи яасан сонин захтай болчихваач гэж ахшиг ингээ айгу сонин тийм бодол төрж ирдэм билээ. Өөрөө ингээ үзээгүй мэдрэг болохоор тэр үеэс эхлээд угаасаа нэг санхүү гэдэг зүйл рүүгээ орох ингээд бид нар толгой маань бие маань бүх юм маань ингээд бэлтгэлтэй болж ирдэм билээ. Зөв миний амьдралын туршлага шүү. Тэгээд мэдээж ингээд энэ бүхнийг зохицуулж явахад нөхрийн үүрэг маш чухал байгаа. Бид нар ганцаараа олж чадахгүй шүү дээ. Ах トゥ хамаатан садан тэгээд бусдын тусламж бас маш хэрэгтэй нөлөөтэй байгаа. Тэгээд өдөр тутам одоо миний одоо хэрэгжүүлдэг зүйл гэх юм бол мэдээж нөгөө хүний анхдагч хэрэгцээнүүд байгаа шүү дээ, тий. Халамжлах, хайрлах, хооллох одоо тэр бүх хэрэгцээг ингээд өдөр хамгийн эхлээд нөгөө дэд өгдөг. Плеер тасаад миний өглөө 6 цагтаа ингээд уралдаад эхэлдэг. Тэгээд өглөө босоод нөгөө хүүхдүүдтэй өглөөнийхэн цаг бэлдэж өгөөл хоол моол хийхээр бол тэрийг хийж өгч явуулаад бүгдийг ингээд бэлдээл өдөр бол хүүхдүүдтэй нөгөө нэг шинэ хоол хийж өгч явуулдаг байхгүй. Тэгээд тэрийг чинь ингээд өдөр болгон хэргэлдсэн хүүхдүүд чи ядаж ирүүл өссөн шүү дээ, тий. Тэгэж ингэж хамгийн эхлээд эрүүл мэнд тэгээд тэрнийхээ хажуугаар нөгөө хайр халамж гэрлэх юмаа оруулцдаг. Тэгээ ингээд энэ хоёрыг ингээд хийчихээр ингээд тэр өдрийн ингээд амьдрал миний ингээд өглөө амар ажралтай эхэлдэг байхгүй. Яагаад чи ингээд нөгөө хийх ёстой юм хийсэн. Тэгээд
цаашаа ингээ нэг эднэр маань ажилдаа явсныхаа дараа альбандаа явсныхаа одоо тэр чи сургууль гэлэхгүй та нар бүгд ажилдаа явж байгаа ч тэр ойлгож байгаа юм сте би нөгөө хэдтэй хэлж гаргадаг байхгүй. Та нарын хийх ажил чинь сурах штэ. Та нар бүгд ажилдаа явж байгаа. Ажиллаа явахгүй та нар амьдарч чадахгүй гэдэг ингээ бүгдэнд нь хэлээ гаргадаг байхгүй. Тэгээд нөгөө хэдтэйгээ ингээд гаргасныхаа дараа миний ажлыг үлдчихэж байгаа байхгүй. Миний орон зай одоо ингээд танд би ингээд яриад те ингээд өөртөө зарцуулахын цаг маань ингээд надад үлдчихэж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн цаг хүрдэггүй л дээ. Минийх гэхдээ яг ингээд аль боломжоор. Тэгээ хамгийн эхлээд одоо ингээд нөгөө ажралтай галзууртай амьдрахын үндэс чинь сэтгэл тайван байх байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд өглөө босоод нөгөө хэдтэй ингээд үйлчлэгийг нь үзүүлээд ингээд өөрөөсөө гарах тий надад шалтгааллах тэр зүйлүүдээ ингээд хийж өгч явуулчаад тэгээ ингээд цаашаа ингээд явахаар угаасаа нөгөө эхлэн зөв тавигдаад гоё явчихаар тэгээд бусдын ч гэсэн их гоё болчихдаг юм. Тэгээд ингээд нэг багштайгаа суралцаж ихснээс хойш яаруу санд руу бити юмд хандаа гэдгийг аягүй сайн ойлгож авдаг болчиход байгаа. Яг ингээд бидэрт ингээд хөгжих хэрэгцээ тий орлого олох хэрэгцээ. За тэгэл ойлголцож ярилцах хэрэгцээ гэдэг бүх юм зөндөл юм байгаа шүү дээ тий. Тэр бүхэн дээр ингээд багаар айжхан ясм илгээж хийсэн хамаагүй тий. Ямар ч хэлсэн чи өчигдрийн болор буян ямар байсан юм. Өнөөдөр болор буян өчигдөр хийгээгүй юм өнөөдөр хийж амжуулж чадсан юм уу? Уншиж амжаагүй юм өнөөдөр уншиж чадсан юм уу тий? Амжилсан юм уу? Гэл ингээд энийхээ ингээд бодоод үзэхээр би амжсан байдаг байхгүй хийсэн байдаг байхгүй өчигдөр амжаагүй өчигдөр хийж чадаагүй уншиж чадаагүй тэр бүхний би өнөөдөр нь бүгдийг биш ч гэсэн ядаж эхлүүлээд өргөцсөн байдаг байхгүй айгуулаг тэгэнгүүт тэрэн дээрээ ингээд тэрийг ингээд олж харж чаддаг болцсон байхгүй энэ чинь нөгөө нэг яг ингээд нэг ямар хүнийг дагж те ямар одоо бид нарт ингээд юу ингээд энэ нь чухал шүү, энэ нь чухал биш шүү гэдгийг ингээд хэлж ингээд хүн чинь ингээд хэлэхгүй бол ерөөсөө мэддэггүй юм билээ шүү дээ. Тэгэхээр яг тэрийг ингээд нөгөө хардаг болсон чинь тэр нөгөө жижиг юм хараад хүүши би чадсан биш дээ. Би өчтөр энийг уншина гэж боцоороо чадаагүй. Тэгсэн чинь өнөөдөр би нөгөө уншсан биш дээ гэдэг ингээд тэрийг ингээд олж харахаар ч ингээд баярлж байгаа байхгүй бүр ингээд явчихад болно гэл те. Тэгээд хүн хүний хурд өөр тийм болохоор ерөөсөө нөгөө харьцуулахгүй гэдэг чинь эндээс ингээд харагдаж байгаа. Монголчууд маань ингээд нэг ингэдэг юм билээ. Би тэрийг бас ингээд нэг сайн мэддэггүйсэн байхгүй. Тэгсэн чи яадаг гэсэн чинь одоо ингээд бүх ингээд нудлааг амжилтанд хүрэхийн тулд ингээд айгүй олон шатыг тавцсан байгаа штэ. Дор хаяж 5 шат тий. Тэнгүүд одоо би 1-р шатн дээр байгаа штэ. Тэнгүүд нөгөө хүн чинь 5 дахь шатн дээр гарсныхаа дараагаар би өстө ийм бүтээлээ би инглээ тэглээ гэдэг ингээд нэг өөрөө гой зургийг ингээд аваад тий. Нөгөө пост оруулчингууд ээжүүд тэрийг хараад амар стресс би өөр амар тэгдэгсэн байхгүй юу. Тэгээд өстө энэ ээж ингэж чадчих чи би одоо чадахгүй юм штэ гэдэг ингээд би амар тэгж стресстэй хүн байсан байхгүй юу. Тэгсэн чинь багшийн номон дээрээс тэгээ бичсэн байгаа байхгүй юу. Бид нар ингээд хитэн алхмын өмнө байгаа хүнтэй яг одоогийн өөрийгөө харьцуулаад байдаг. Энэ өстө хамгийн буруу гэж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар өөрсдөө ингээд нэг юу яагаад үнгүүдүүлээд өөрсдийнхөө үн цэнийг ингээд унгаад байдаг. Энийг би өмнө ерөөсө бодож байгаагүй байгаа байхгүй. Энэ хүн чинь өмнө мэдээж ингээд мөлөвчл байсан баг шүү дээ тий. Ямар ч хүн мөлөхгүйгээр дэше гарна гэж байхгүй шүү дээ. Тэгээ тэр үеэ харуулаагүй зүгээр ингээд алхаж байгаа үеэ харуулж хахад би өөрөө мөлөвчиж алхаж байгаа үедээ өөрийгөө ингээд харьцуулаад тий. Бүр ингээд энийг ингээд ерөөсө ингээд олж хардгүй байсан байгаа байхгүй. Тэгтэл ингээд энэ ном дээр багш маань ингээд бүр амар гоо тэрийг ингээд тайлбарлаад хэлсэн. Тэгээд бид нар ингээд тийм юм ерөөсө ингээд юу яадаггүй. Анзаардаггүй. Яг тэгвэл монголчууд өөрсдөө дандаа ингээд нөгөө мууга нуу ич дугаа бай. Чи сайн явах хэрэгтэй. Чи тийм сайн байх хэрэгтэй гэдэг дандаа тэгж ингээд бид нар жоохноос нь ингээд хэлцээр байгаа бид нар бүгдөө ингээд тийм програмтай болсон. Тэгээд яг тэр програмаараа одоогийнхаа амьдралд хандаад тэгээд тэр нь ингээд ажиллахгүй шүү дээ. Яг ингээд олон хүүхд өсгөөд олон хүүхд ингээд зэрэг ингээд бид нар руу дайраад тий одоо ганц ээж рүү ингээд араад ээж гэдэг ингэж байгаа үед юу алхах мөлөгч баг тэнхийг өдрүүд байдаг шүү дээ бид нар. Тэгээ бид нар ингээд тэрүүн дээр ингээд юу ачдаг жоох ингээд олж хардггүй юм билээ. Тэгээд ээжүүдтэй бас энэ миний ингээд олж хараасай гэдгийг ингээд хэлж өгсөн гэж аюу хичээдэг. Тэгээд тэр хэрэг ингээд хичээдэл явдаг. Тэгээд хүрдэг хүнд нь хүрдгэл байх гэж боддог. Тэгээд ингээд ээжүүд ингээд гэртээ суугаад ингээд байж байгаа ч ерөөсө зүгээр ажилтгүй ингээд ангаагаа сууж байгаа хэрэг ерөөсө биш. Хүрдэж ирэх юм бол амьдралынхаа хамгийн том ажлаа хийж байгаа гэж бүр би хэлмээр санагддаг шүү дээ. Хэлдэг. Тэгээд ээжүүд маань гэхдээ нэг үе бодоход аюу гой ойлгодог болсон. Нөхрүүд нь ч аюу гой ойлгодог болчиход байгаа юм. Тэгээд нэг жоохон нэр эмчээ ингээд жоохон хөвж штэ тий. Багаар
хамгийн гол нь бид нар ингээд тасралтгүй л тутамдал хийж авах хэрэгтэй. Тэгэл эндээс л ингээд ээжийн амьдралын ажиглалыг хүндэс гардаг л гэж би боддөө ш. Вау, Болорбогийн коуч баярлаа. Бүр гайхамшигтай. Энэ энгийн зүйлүүд чинь агуу байдаг байхгүй юу? Тэгээ Болорбогийн коуч маань маш олон типүүдийг ээжүүдэд за тэр тусмаа яг гэртээ бага насны хүүхдүүдтэй сууж байгаа ээжүүд яг тийм мэдрэмж авдаг байхгүй юу? Яг ингээ нэг хүүхдээ хараад энэ юм чинь эмэгтэй хүн болгоны ээж хүн болгоны хийж байгаа ажил байгаа байхгүй юу? Хэдэн хүүхдүүдээ тээж төрүүлнэ өсгөө саны 3 нас үний гараасаа гартал инхээр чи хичнээн хугацаа орж ин. За тэгээд Болорбогийн коуч минь 5 хүүхд гаргаад амжилж бүр ингээд дараагийнхаа гэдэг чинь яг л тийм байхгүй. Энд чинь бодит амьдрал байхгүй юу? Нүрэж угаах баг үсээс самнах зав байхгүй явж идэг шүү дээ. Тэгэхээр харин тэн дээрээс энэ та бүхэн харж байгаа юм манай Болорбогийн коучны нүдэн гэлэлцээд яаж энэ амьдралын joy буюу тэр ад жаргалыг мэдэрч чадж байна. Тэн дээрээс яг энэ байхгүй юу? Ээжүүд минь яг энийг сонсож байгаа одоо нялх бага насны хүүхэдтэй байгаа одоо жирэмсэн төрөж байгаа ээжүүд минь энэ та нарын бидний энэ хийж байгаа ажил үр хүүхдээ өсгөж байгаа энэ чинь хамгийн том ажлыг хийж байгаа байхгүй юу? Бид нэр үр хүнээр хүн хийж ийн гэж боддоо гайхамшигтай ажил хийж байгаа. Амар тий. Тийм. Тэгэхээр чинь тэгээ тэр тусмаа тэр хүүхдүүдээ энийг ойлгосон ээжээр хүмүүжигдэн, ойлгосон эцэг гэхээр хүмүүжигдэн гэдэг чинь тэр бол ерөөсөө нэрэ одоо бурхны ч гişиг тэр бол гайхамшигтай зүйл. Тэгэхээр Болорбогийн коучтээс би бүр баяр хүргэмээр чиний минь одоо тий хүүхдүүд одоо тий ирээдүйн бас нэгэн сайхан юм одоо мундаг иргэдийг гаргаж тавьж байгаа байхгүй энэ цац зээл дээр. Тэгээд энэ бол гайхамшигтай. Тэгээ Болорбогийн коуч мөн нэлээд олон зүйлүүдийг хэллээ шүү. Яаж энэ ерөөсөө энгийн зүйлээ тэр хүүхдүүдийнхаа тэгээ энэ чинь би чи хамгийн ажиглалтай ажил хийж байгаа юм байна. Тэр моментыг бүр ингээд яг өнөөдөр present time буюу одоо цагта тэр жаргалуудаа мэдэрч амьдраа. Мэдээж хэцүү, мэдээж нойргүй хонжоо ядарч байгаа. Тэгээд энэ заримдаа тэр ээж тэр бусадтай бүх хайрцууд өөрсдийгөө өөрийнхөө өнөөдөр өчтөрийнхөө өөртөөгөө өнөөдрийнхөө өөрийгөө л харьцуулаад өчтөр хийж чадаагүй юм өнөөдөр хийсэн бол тэрэндээ одоо урамшиж тэрүүгээрээ ингээд joy болж амьдраа. Тэр гэл боддоо тэгэхээр чинь харин энэ аж аргалтай амьдрах зөндөө олон зүйлүүд байгаа. Тэг би Болорбогийн коучгаа түрүүн хэлсэн те өөрийнхөө өглөө хүүхдүүдийнхаа ядаж тэр эрүүл сайхан хооллож ундлаа тэр хүүхдүүдээ эрүүл хооллоо гарч ийн гэдэг чинь эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж байна. Гэ боддоо тэгэхээр чинь гайхамшигтай тэгээд чиний минь нэрээ ингэж галтаа цогтой амьдрах нь бол нэрээ бүр үнэхээр аргагүй юм байна. Вау! Баярлалаа. Тэгээ эндээс минь ээжүүд минь олон зүйлийг Болорбогийн коучгаа хэлсэн одоо энэ типүүдэд аргуудаас олон зүйлийг олж мэдсэн байгаа гэж бодож байна. За тэгээ Болорбогийн коучт одоо сүүлийнх нь асуултыг бас өөрт нүгий. Тэгээд одоо тий өөр хэлэх зүйл байвал хэлээ хоёлаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөё. Тэгээ чамдаа маш их баярлалаа. Вау! Яг хэлээ гэж бодоос удсан аахгүй. Сая би баг коуч яринаас. Тэгтээ нөгөө юу аадэ бэлээ. Би нөгөө трама коучор төгссөн л дээ. Яг заавал трама коучор төгсөх шаардлага байсан тий ер нь зүгээр л ингээд л тий ээжүүдээ урам зориг өгдөг ч юм уу тий нэг тийх боломж бас байгаа аахгүй. Зүгээр л одоо ингээд яаж ингээд айтайхан урам зоригтой галзхтай ингэж гоё амьдрахын гэдгийг ийм хийгээд ингээ яваарай гэд ингээ хэлвэл болж байгаа байхгүй юу? Окей, ингээ болчиход. Гэхдээ наач энэ маань ингээд юу яад юм блэ? Удаантаа хэрэгждэггүй. Би яг өөрөө тэгжсэн байхгүй. Тэгээ би ингээд өмнө нь маш их олон ингээд янз янзын сургалтуудад суудаг. Одоо хүүхдүүдээ л сайн хүмүүжүүлнэ л гэл ингээл яваад байгаа хүн шүү дээ хөрхий. Тэгээд яваадсэн чинь явандаа өөр дээрээ өөрийгөө хүмүүжүүлэх болоод сүлдээ. Тэгээ өөрийгөө хүмүүжүүлэх болсон чи өөрийнхөө юун дээр ажиллах юм гэсэн чи ерөөсөө сэтгэл зүй дээр л ажиллах болж таараад тэгээ сэтгэл зүй дээр тэгээ яаж ажилтдаг ингээл явсан чи ерөөсөө бид нар нөгөө бага наснаас одоо ээжүүд бүгдөө яг ижилхэн байгаа тий бидний нөгөө нэг суур хүмүүжлүүд бүгд яг адилхан байгаа бид нар социализмын үед өсөж ирсэн тэгээд яг адилхан аав ээж эмээ өвөөгөр өсгөгдсөн адилхан нийгэмд өсгөгдсөн учраас биднэрт байгаа дуу хоолой итгэл үнэмшлүүд бас яг адилхан. Тэгээ тэр дуу хоолой яадаг гэхээр яг одоо ингээ өнөөдөр миний яриад байгаа одоо ингээ лам хүмүүс амарлаг юм лагийн мэрдийн одоо тэгээ юу ч бодож иж болно шүү дээ тий. Эсвэл ямар лаг ингээл байнгын ирч хүчтэй юм байд инээ тэр тий. Байнга бол тийм байх боломжгүй шүү дээ. Би угаасаа байгаагүй. Би бүр их цаг дээр нь бүр маск зүүж дүр хэсгэж амьдардаг байсан тхүү. Тэгээд энэ нөгөө маск зүүж баг ингээ хэрэгцээ болцсон. Тэгсэн мөртлөө ингээл дотроо ингээл аюу хэцүү. Тийм байсан онцлог надад байдаг байхгүй.
Тэгээд одоо би тэгээ энэс одоо яаж салах вэ? Ингээд дотор нь тийм байдаг, гаднаа худлаа инээгээд байдаг. Энэ амьдрал ингээд удаан үргэлжлэх боломжгүй. Тэгэхээр ингээд ээжүүд ингээд сэтгэл зүйдээр яалтчгүй ажиллахаас арга байхгүй. Тэгээ тэрийг чи яагаад чи сэтгэл зүйдээр ажиллах хэрэгтэй вэ гэдгийг чинь чи хүүхдтэйгээ яаж харилцаж байна? Хүүхдтэйгээ байж байгаа хугацаанд чиний эмоц доктортой байна уу, докторгүй байна уу, ууралж гин үү, хашгирч гин үү, баяр жаргалтай байна уу, баяр жаргалгүй байна уу, ажил хийхээс алхуураад назарлалт чи хүрж гин үү, эсвэл амар ирч хүчтэй бас ажил хийж гин үү, тэ энэ бүх ингээд одоо чамаас гарч байгаа бүх үйлдэлээс чи анзаарчихдаг байхгүй юм бэ нэлээ. Тэнгүүт одоо ингээд ээжүүд чи амар их юм бодно шүү дээ. За би нэр тасгал хөдөлгөөнд яваал те гэцээ жижигхэн болгоод бөксөө бодгоор болгоол. Одоо наад захын те бид нар чинь тийм бодно шүү дээ. Тэгснээр за эрүүл хооллол арьс марсан амар гоё болгоол те гэл гэж мэгэл ингээд амар их юм бодно. Тэгэнгүүт чинь тэр бүхний жиг хийхэд биднээс эрч хүч энерги хэрэгтэй байдаг аахгүй. Зүгээр л бус таквал тэр жижиг хийж ерөөсө байхгүй. Заримдаа бүр ингээд тэр нэг гатганд очиж алхаж очихоос хүртэл тэнхэг өдрүүд бас байгаа шүү дээ бид нарт чинь байдаг байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг хийхэд чинь биднээс эрч хүч энерги зарцуулж иж бид нар энийг хийнэ. Тэр энерги хаанаас гардаг гэхээр бидний сэтгэлээс гардаг. Ямар сэтгэлээс гардаг гэхээр эрүүл сэтгэлээс гардаг. Өвчтэй, эмтэрсэн, сэтэрсэн тийм сэтгэлээс гарах боломжгүй. Тэгэхээр ээжүүд маань бид нар багтаа бид нар яг адилхан нийгэм төссөн байна гэдэг чинь бид нар яг адилхан одоо цовлонг, адилхан мэдрэмжийг, адилхан тэр зүйлийг бид нар амсч байд юм а гэж би хэлгээд байгаа. Тэгэхээр бид нар яг адилхан учраас бид нар энийг засах хэрэгтэй. Өөрийгөө хүчлээд нэг хэсэг явна. Тэгээ нэг газар очиод ундаг. Тийм болохоор хамгийн эхлээд сэтгэлийнхаа эрүүл мэндийг бодоорой тийм. Мэдээж энэ их олон ажлынхаа амжуулна. Тэрнийхээ хажуугаар заавал өөрийнхөө сэтгэлийн эрүүл мэндийг ботход цаг гаргаж, зориулалт гаргаж анхаараарай гэж бас хэлмээр байна. Тэгээд ингэж анхаарахад та нар ингээ ганцаараа бол аюу хэцүү болох нь болно. Гэтэ маш их энерги зарцуулна, маш их хугацаа орно, одоо маш их төөрч будилна. Ингээд нэлээд л ингээд хүнд замыг туулна. Харин яг нэг чаддаг хүмүүстэй тийм энэ коучуд гэдэг байгаа чинь яг тэр энэ зүйл туслах гэдэг чам тохиолдоод байгаа асуудал туслах гэдэг хүмүүс хэлээд байгаа байхгүй. Яг энэ ингээд нэг туулаад өнгөрцөн тийм чаддаг хүмүүстэй хамт ингээд хөтөлцөө явж байгаа айгүй хурд эндээс гарчдаг байхгүй. Тэгэхээр ээжүүд маань ингээд өөрийнхөө яг ингээд болор буй ингээд нэг тусдаа нэг хүн байгаа шүү дээ. Одоо ингээд энэ хүүхд мөгөд нөхөр гэр мэр ерөөсөө хинт юу ч ингээд тэр хамаардаггүй. Ганц ингээд би одоо ингээд сууж байгаа ганц би яг ингээд надад одоо тий ямар асуудал байна, ямар хэрэгцээ байна тий. Өөр хүүхдэд хэрэгтэй байгаа хэрэгцээ ерөөсөө биш. Тэр мөрнөөс ингээд тусдаа тэр мөрийг аягүй сан бодоод тий одоо би ингээд ямар ч үед ингээд миний сэтгэл зүйн доктортой байна уугүй юу тий. Ер нь хүн мэдрэгддэг байхгүй мэдрэмж нь бидэрт хэлдэг байхгүй бид нар нөгөө багаасаа дугаа бити уйл юунда тэгдэг ингэсээр байгаа нөгөө таньжтгаа бэлдсэн байдаг. Тэгэхээр бидний мэдрэмж хэлдэг байхгүй бид нар тэрийг анзаардаггүй. Тэгэхээр ингээ өөрийгөө жоохон чагнах сонсох тийм цагийг заавал гаргаарай сэтгэл зүйдээ заавал одоо анхаараарай тий. Хэрвээ ингэж чадах юм бол чийс ухтаараа галзахтай амьдрч чаднаа. Бүр энийг амлая гэж хэлмээрээ. Тэгэхээр ээжүүд маань ерөөс ээжүүд угаасаа бүтээрээс өвөр. Тэр ээж нэг хүүхэдтэй байна уу, хоёр хүүхэдтэй байна уу, 5 хүүхэдтэй байна уу ерөөсөө хамаагүй. Ээжүүдэд хийдэг ажил, өгөгддөг тэр ачаалал, учирдаг асуудлууд бүгд яг адилхан байхгүй. Тэр яг хөө ингээд одоо хүүхэдтэй болохын хэрээр илүү ингээд нэг маневр хэрэгтэй болох л баг та. Гэтэ бүх юм нь яг адилхан байхгүй. Нэг хүүхэдтэй ээж хөнгөн, 5 хүүхэдтэй ээж хүнд гэсэн юм ерөөсөө баг байхгүй. Яг адилхан ачаалал гэж би боддог. Тэгэхээр ээжүүд маань та бүр амар супер шүү те. Энэ хорвоо энэ амьдралыг бүр ингээд үргэлжлүүлж байгаа хүн ээж штэ те. Тэгэхээр ээжүүд нэр үнэхээр агуу хүмүүс өөрсдөө галзахтай амьдрах тэр боломжийг олгоорой тэр зөвшөөрлийг бас өөртөө өөрийг гэж хэлмээр би. Тэг маш их баярлалаа. Баг хүчтэй маш их баярлалаа. Баярлалаа болор буян коучтай. Үнэхээр л өөртөндөө болор буян коучгаа би хэлсэн үгийг бас дахиад давтаад хэлээд хийя. Ингэж би давтаж хийж бас хүмүүстээ бас ингэж ойлгуулахгүй. Тэгээ хамгийн түрүүнд хэллээ шүү дээ болор буян коуч маань. Ерөөсөө үр хүүхдүүдэд бол бид нар үгээр хүмүүжүүлдэг юм аа. Үйл дээр хүмүүжүүлдэг юм аа. Тэ үйл дээр үзүүлж хүмүүжүүлдэг юм аа шүү дээ. Гэтэ одоо тэгээ тэрний цаашаа ухаад үзэн чи ерөөсөө бид бүхний яг бага насны тэр шарахтай, бага насны суур юунесээ бидний бэкграунд бол ижил байна. Тэгээ асуудлууд манай ер нь бол ижил байгаад
байна. Бидний одоо энэ социализмын үрд одоо бидний 30 40 нас 50 насны хүмүүс бол ер нь нэг адилхан бэкграунд яваад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ асуудлуудаа очиж шийдчих юм бол тий ингээд дараа дараагийн юм хийгээд айгу амар болчиход байна гэх. Яг үнэ. Тэгээ боловсрол буян коуч мөр тодорхой хэллээ. Та бүхэн минь өөрөөсөө энэ асуудлуудаа ингээд яваад унад тусаад цаг хугацаагаа алдаад энерги зарцуулаад шийдэж болно. Гэхдээ мэрэгжлийн хүмүүстэй нь ажиллаад одоо коучудтай байна уу тий одоо ямар тантай ажиллахад одоо болцоод байгаа тэр мэрэгжлийн хүмүүстэй нь ажил сураач. Одоо манайхан бас харьцангуй бас энэ мэрэгжлийн хүмүүстэй ажиллаж бас би сурж байна. Бас нэг ойлголт авж байна гэж бодож байна. Ерөнхийдөө тэрийнхээ бас ашиг тусыг мэдэрж байна. Тэгэхээр харин эндээс хурдан түргэн асуудлаас зохицуулаа гаргачих юм чинь мэрэгжлийн хүмүүс тусалдаг шүү. Тийм учраас та бүхэн минь ээжүүд минь тэр тусмаа бага насны хүүхдтэйгээ ээжүүд минь одоо манай болор буян коучтэй минь холбогдоорой, тусалцаа аваарай, ганцаарчилсан коучинг аваарай. Манай болор буян коуч минь группийн маш олон сургалтууд яваад хийдэг байгаа. Сургалтууд нь хамрагдаарай гэж хэлмээр байна. Өөртөө ингэж гал цогтой амьдрах бололцоог өгөөрэй, зөвшөөрлийг өгөөрэй гэж та бүхэндээ ээжүүдтэй хэлмээр байна. Үнэхээр л болор буян коуч минь хэлснээр бол ээжүүд минь ээ та бүхэн минь гайхамшиг юм шүү. За баярлалаа болор буян коучтэй. Тэгээд өөрийнхөө үнэтэй зэнтэй цагийг зориулаад миний лайвт минь хүрэлцэн ирж тэ. Энэхүү сайхан мессежүүдийг энэ ээжүүдэд өгсөн тэгээ маш хэрэгтэй. Үнэхээр л бид бүхэн нэрэ дутагдж явж байдаг тэр ээжүүдэд одоо дэмий үг, хайрын үг, урмын үгийг өгсөн галтай цогтой амьдрахад нь тусалсан чамдаа баярлалаа. Тэгээд чинийхээ дараагийнхын хүмүүст өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд өдрийг сайхан өнгөрөөгрээ. Баяр таа. За маш их баярлалаа Бямба коуч. Тандаа ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Ажиргал сайхан бүхний хүсье өрөөё. Баярлалаа. Тэгээ. Баярлалаа. За тэгээ удахгүй үлээ дараа бас гоё яриагаар үргэлжлүүлнэ. Тэгнэ. Цаны дараа тийм. Ярьсан айгуу гоё байлаа. За. Харин тийм гоё. За баярлалаа. За баярлалаа.